Сайн байцгаана уу үзэгчид, та бүхэн өнөөдрийг аятгахтай тавтаа өнгөрүүлж байна уу? DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн үйлдвэрийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Ингээд хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өгтөж өнөөдөр Дархан хотноо хүний эрхийн хамгаалагч түүний үйл ажиллагааны талаарх өглөөний онцлог уулзалт зохион байгуулагдлаа. Монгол Улсын 21 аймагуудтай түүчээ болж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Дархан уул аймагдах салбар зөвлөл Монгол Улсын хүний эрхийн комисстай хамтарсан хүний эрхийн тухай ярилцсан сэдвт өглөөний онцлог уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар Дархан уул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн гишүүн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад Монгол Улс дахь хүний эрх эрхчлөөний байдлын талаарх 24 дэх хэлтгэлд тусгагдсан хүний эрхийн хамгаалагч, хүний эрх ба захим технологи, хүний хувийн мэдээлэл, түүнд агуулгадах хувийн нууц, хүний эрхийн мэдрэмжтэй контент хэрхэн бүтээх тухай асуудлаар илтгэл мэдээлэл хэлцэглээ. Хүний эрхийн хуульч, хүний эрхийн үндэсний комиссийн Дархан уул аймагдах референт Болор Туяагийн хүргэсэн энэхүү үн цэнтэй илтгэл мэдээллүүдийн хүрээнд салбарын эвлийн гишүүд чөлөөтэй санал солилцсон цаашдаа олон ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тунхагласан байдаг. За энэ өдрийн хүрээнд бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Дархан уул аймаг дахь салбар зөвлөл, за хүний эрхийн үндэсний комиссийн Дархан уул аймаг дахь референт хамтраад өнөөдөр хүний эрхийн тухай ярилцъя. Өглөөний уулзалтыг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, за эвлэлийнхээ нийт гишүүд ихэд донд хамтран зохион байгууллаа. Ерөнхийдөө хүний бусад бүх эрхийг хангахад хамгийн чухал суурь эрх бол хэвлэлийн эрх чөлөө гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ эрхийг одоо хэрэгжүүлэхэд тийм ээ амьдралд бий болгоход бусад бүх эрхийг хэрэгжүүлэх чинь бол хамгаалагч нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа гэж өнөөдрийн уулзалтаа бас ойлгож авлаа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр яг энэ ажлыг гардан хийж байгаа энэ ажилтнуудыгаа мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх энэ тал дээр бол өнөөдрийн уулзалт маш үр дүнтэй ийм сайхан уулзалт боллоо гэж бодож байна. Цаашид бас бид нэр хэрхэн хамтран ажиллах вэ? Эргээд энэ эвлэлийн гишүүд, хэвлэлийн ажилтнуудыгаа бас илүү яаж чадваржуулах вэ гэдэг дээр бас олон сайхан санаа гаргасан ийм сайхан уулзалт боллоо. Маш сайхан үр өгөөжтэй уулзалт боллоо. Энийг маань ч гэсэн оролцогч нар баталж сая бид нар ярилцлаа. Хүний эрхийн хамгаалагч сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм? Энэ Монгол Улсын 24 дахь илтгэл хүний эрх эрхчлөөний илтгэлд одоо энэ сэдв өргөн баригдаж байгаа. Үүнийгээ бол орон нутгийн ялангуяа Дархан уул аймаг дахь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хүний эрх хамгаалагч сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал гэдэг сэдвээрээ болон хүний эрх ба захим технологид одоо захим технологийн асуудлаар бид нар ярилцаж хүний эрх тухай ярилцсан өглөөний уулзалтыг зохион байгуулсан. Оролцогч нарын зүгээс бол нэлээд их саналуудыг хэлсэн. Цаашдаа одоо бид нар төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнууд одоо хэвлэл мэдээллийн ярилцлага буюу олон нийтэд одоо ямар мэдээлэл өгөх юм те, ямар мэдээлэл нь хаалттай, ямар мэдээлэл нь нууцын, ямар мэдээлэл нээлттэй гэдэг талаараа бид нэг тусгаалсан уулзалтуудыг одоо хийхэн зүйтэй байна гэж дүгнээд одоо ер нь бүх төрийн байгууллагууд нэгдээд одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагт одоо өөрсдийнхөө байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэлээ одоо өгөхөөр ийм үйл ажиллагаа хийхээр одоо эхний ээлжинд ярилцлаа. Анх дахь өглөөний уулзалтын үеэр сэтгүүлчид ажил өрөөгийг гүйцэтгэхдээ хүний эрхийг хэрхэн хангаж ажилладаг тухай төвийн бүсийн DBS-ийн сэтгүүлч редактор Бодгэрэл мөн сэтгүүл зүйн салбарын хүний эрхийг хангах үйл явц өчигдөр ба өнөөдөр сэдвээр сэтгүүлч Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлдэн аргачаа сүрнээр илтгэл тавьж улмаар уулзалтанд оролцогчид харилцан сан солилцсон онцлог уулзалтыг хэрэгжүүллээ. Мэдээллийн хөтөлбөрөөр хөрөх сурвалжилгаар үргэлжилнэ. Үеийн залуустай үлгэр дуурайлал болж тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эерэг дүр төрхийг бүрдүүлж байгаа ган эрднийг бид өнөөдөр камерын дуран сэтгүүлчийн нүдэрээ онцоллоо. Ингээд хөрөх сурвалжлагыг хүлээн авч үзнэ. Бусдаас хэдийгээр би жижигч гэлээ бодиулдгийн дасгал суултаар 210 кг, зээж шахалтаар 70-80 кг төмрийг үлхэн өргөчигдөг бэлчээр том энхүүг ганц үхийн гай эрдэнэ гэдгээ. Дархан уул аймгийн 9-р сургуульдаа нэр хүндэтэй шилдэг спортын тамирчин сурагчдын төлөөлөл тэрээр инх цэцэг багштай 11 А ангийн сурагч. Томоо хэмээх нэрээр нь түүний багш найз нөхдөд дуудаж ившжээ. Томоо саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан фитнесийн аврах шалгаруулах ирээдүйн мистер тэмцээний тэргүүн байр цомыг хүртэж Дархан уул аймгийнхаа
нэрийг төвчээр хатуучлалын спортын давцанд өндрөөр өргөлөө. Гай Эрдэнэ мөн хөнгөн атлетикийн спортоор 14 настайгаас эхлэн хичээлсэн бөгөөд бөөрөнцөг, зээрэнцэг, пауэр лифтинг, бодибилдинг, фитнес хэд бие бэлдэ болон сэтгэл зүйгөө үргэлж услан өөрийгөө энхүү ялан дийлсээр байна. Тэрээр ирээдүйд алдартай жүжигчин болох мөн спортороо паралимпийн авраг болно гэд хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Үзэгч та бүхэндээ бидний онцлог хүрэх гэж байгаа нэг ээлжид хөрөх сурчлага та бүхэндээ хүрч байна. За бид энэ удаад Ирээдүйн Мистер 2025 тэмцээний 1-р байр буюу ийм сайхан бахархалтай алтан цомыг хүртээд ирсэн. За дээрэс нь Монголын Паралимпийн спорткадын мөнгөн медаль гэх зэрэг маш олон спортын амжилтыг гаргаж Дархан аймгийнхаа сэтгүүр сургуулийнхаа за энэ фитнесийнхаа багшийнхаа нэрийг өндөрт өргөж байгаа Томоо гих залуутай уулзж байна. За Томоотой өдрийн мэндийг хүргье. Хоёлаа хамгийн сүүлд гаргаад ирсэн тэмцээнийхээ амжилтынхаа тухай яриагаа эхлэдэг хөө. Зүгээр л хүчний дасгал хийдэг байсан. Тэгээ багш хоёлаа нэг одоо 4 сарын эднэр нэг хотын авраг болно. Тэрнгээр хоёлоо орж нэг үзээд алтгаа. Тайзан дээр хоёлоо зогсгоо гэд. Тэгж яахтан за тэгээ багшаа гэд. Багштайгаа бэлтгэл хийж байгаа зориглоод орсон. Тэгээд за тэгэхээр манай Томоогийн хувьд ер нь ганцхан энэ бодибилдинг фитнесийн спортоос гадна өөр олон төрлийн спортоор хичээлдэм билээ шүү дээ, тий. За ямар спортоор хичээлдэг, амжилтуудаас нь цохос дурдвал миний сонсож байгаагаар олвол бөөрөнцөг, зээрэнцэг, хөнгөн атлетик хичээлдэм байлээ. Бүгдээ сайхан бас онцлоо дурдвал. за анх яг 2018 онд хичээлээр дараа явж байсан Ховор Эрдэнэ гэдэг багш намайг над дээр хурж ирээд нэг иймэрхүү спорт байт юм а. Зээрэнцэг бөөрөнцөг парам атлетик иймэрхүү спорт байт юм а. Чиний хичээллээд үз. Тэгээгээ хичээлж жагаад анхны тэмцээн дээрээ юугаш мэдхгүй зэрэг бөөрөнцгийг шидэж байгаа хүрэл медаль авч ирсэн. Тэгээ сүүл рүүгээ мэрэгшсээд бүрлээсээ бүр мөнгөлөө ахаад. Одоо тэгээ 28 онд олимпиад явах гэж эрэндээ бэлдээд байж. Тэгээд хүндийн өргөлтөөр 2023 оны намар анх фитнес явж эхэлж ирсэн. Тэгж яг багштай танилцаад тэгээ цааштай гэж явж байгаад нэг пауэрлифтингийн тэмцээн болно гэдэг. Багштай дахиад орохоор болоо. Тэрэнд нь аймгийн авраг. Өсвөр үед нь яг суултаараа 160 сууж алтан медаль авчихсан. Тэгээ цээж шахалтаараа 90 кг шагнаж юу авчихсан. Мөнгөн медаль. Тэгээ нийлбэр оноогоор дахиад мөнгөн медаль авчихсан. За тэрээ нууц шүү бол хамгийн том зорилго мөрөөдөл юу вэ? За одоо 28 онд олимпиад нэг сайн оролцоод медаль авахыг хүсэж байгаа. За манай Томоогийн хувьд үндсэн хичээл буюу ерхий бас орлын сургууль, сэтгүүр сургуулийн хичээлийн хажуугаар энэ олон спортын бэлтгэл сургуультай ерхий яаж базаадгийн цагаа ер нь яаж төлөвлөдгийг чиний өдөр ер нь яаж өнгөрдөг вэ? Хичээлээ тараад сонгох ихтэй 3 дураг гэж тараад гэрт дүүнэрийг харахгүй бах таа фитнестэй явдаг. Яг аав ээж хоёр байвал тэгээд завтай үедээ фитнестэй яваад оройтсон ч яваад шүү дээ. Тэгээ Ховор Эрдэнэ багштай баярлалаа. Энэ спортоор чиглүүлсэн бас Баттулга багштай бас маш их баярлалаа гэж л. Гэрээхэндээ тусал дэмждэг баярлалдаг шүү. Хайртай шүү. Гай Эрдэнэ Дархан аймгийн бодибилдинг фитнесийн холбооны тэргүүн багш дасгалжуулагч Баттулгын гарын шав. Багш шавын хамтын хичээл зүтгэл цаашдаач олон зүйлсийг дуулгана хэмээн онцлон ярьлаа. Тэгээ маш ингээд өөрөө ингээд бэлтгэлээ гэл ингээд хичээл зүтгэлтэй яваад байдаг. Тэгээ би хараад бодчихсон мөхгүй энэ хүүд амар маш том ирээдүй байна. Энэ хүүд нэг туслаад ингээд бас нэг өөрийгөө нээгээд цааш нь алдаршуулад гоё бас тамирчин том тамирчин болгох юмсан хүн бүхэнд боломж байдаг. Энэ бодибилдинг фитнес болоод ерөөсөн ямар ч аавын хүү ээж охиныг ялгахгүйгээр хүн бүхэнд боломж олгочдөг. Бүх спортын хаан гэж яригддаг. Маш гоё спорт байдаг. Тэгээд Томоотойгоо танилцаад Томоогоо Ган Эрдэнэ гэдэлтэй би өхөрдөө Томоо гэдээ. Тэгээ манайхаа ерөөсө Томоо гэд би нэг өхөрдөд яхаа ингээд гоё бэлгшээгээд шөө гоё том тамирчин тэр талаасаа амар хөрддөг. Тэгэл амар хөрхөн багшаа яах вэ гээл ирээл ингээл яг нэг үе юм шиг надтай бас байж шээ. Тэгэл би ч бас яг л өөр хөвчгээл хайрладаг л да. Ээж аав ч гэсэн их тийм мундаг гоё хүмүүс байдаг. Миний хөөг бас Чингис бэлдэж байгаад маш их баярлалаа шүү гэдэг. Эцэг их их мундаг хүмүүс байдаг. Ээж нь бас сая хүндхэн хангаанд ороод бас гарч ирсэн. Тэгээ тэрний хажуугаар бас энэ бодибилдингийн тэмцээнд дүүнрээ хараад бэлдээд бас ийм сайхан гэр орноо ээжээгээ харж хандаад өгчөдөг маш сайн тийм ухамсартай сэтгэл зүйтэй хөвгтэй байгаа. Тэгээд энэ спортод бас өөрөө маш их хайртай. Дамайн төмөрөх бие хөгжил спорт яд багшаа би тэр тайзан дээр зогсоод ингээд фаз зориулах энэ яаж юм багшаа гэж ирээл. Тэгээ би тэр 23 онд Дархан аймгийн пауэрлифтингийн аймгийн аврах шалралт тэмцээнд болсон. Тэрэнд бэлдээд тэгээд
аймгийн аваргаас манай энэ чинь өсвөрийнхаа яг нөгөө 10 жилийн өсвөрийнхаа хүүхдийн тэмцээнд сая нөгөө алтан медаль, мөнгөн медаль, нийлбэрээр мөнгөн медаль аваад тэгээд би бодохгүй юу. Ер нь яагаад чи тэр гоё бодилдинг алтан тайзан дээр гарч болохгүй ш. Чи чадах уу гэдгсэн чи багшаа тэгэлтэй гоё юм байлээс тэгээд энэ гадаадын юм нэг юм намхан хүний бичлэгийг би тэр үтсэн бохгүй юу. Тэгэд үнэхээр гоё ингээд бас би хөгжүүлсэн. Тэгээд томоо чамд яаж багшаа санаанд багтаад байна. Тэгвэл хоёулаа тайзан дээр гарч үзье. Тэгээ би тэр бас бэлтгэл хийгээ, постны бэлтгэл хийгээд хажуугаар нь яг нөгөө тэмцээнийхээ бэлтгэл хийгээд тэгээд чинь нөгөө цээж мах хэдэл, усаахсаал ялгаагүй тэр тамирчдын туусны туулаад багш ингээ ам цангаа явуулж байгаа юм гээл амиргүй. Зөв гөрөн штэ одоо энэ тамирчин юм чи энийг ингээл төвчээл гана. Тэгээ сайхан оролцоод амжилттай өрсөлдөөд бас өрсөлдөгчтэйгээр бас алтан медаль авсан. Бас найз ураас хулан гэдээ бас маа нөгөө шав байдаг. Бас өрсөлдөөд бас хулан маань тусгай хэрэгцээд ангилаас анхны алтан медалийг дахин хутагтаа авчихсан. Манай энэ тусгай хэрэгцээ зорилт төлөв хүүхдүүд байна. Маш мундаг ирээдүйтэй, өөрсдийн гэсэн зорилттой, төсвөр зэжээртэй, сэтгэлийн хаттай тийм сайн мундаг хүүхдүүд байдаг. Энэ хоёр шаваараа бас маш их бахархаж явдаг. Цаашдынхаа тэмцээн оролтоонд спортын өндөр амжилт хүсье гэж хүсэн ерөөж байна. Олимп төв дэлхийн авраг болоорой гэж бас ерөөё гэж. Тэгэхээр манай гаан эрдний хувьд юунаас илүү урам зориг авч өөрийгөө юун дээр илүү зоригжуулдаг вэ? Хүн болгоныг баримтлагдаг, дотроо бодож авдаг хандлага байдаг шүү дээ. Зөв хандлагатай байвал зөв рүү явдаг гэдэг. Чиний хувьд бас хүүхэд залуучуудад юу гэж хандаж уриалмаар юм? За ингээд өөрсдөө хүмүүст ингэж хэлэхэд ээж аав нартай бичиж байгаа юм дээр өөрөө ингээд хичээвэл бие голохгүй өөрөө ингээд хичээвэл зориг төрж чадна. Өөрөө ингээд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг өөрөө хичээгээд зоригтой хүрчээд дараа нь ингээ өөрийгөө харахад өөрөө их бахарах гэшүүл хичлэх гээд би чадчихлаа гэж боддоо шиг. Өөрөө өөртөөгөө тулж бүх зүйлийг зохицуулан болгон зүтгэнэ гэвэл чадахгүй зөвлөгөөнд байдаггүй гэдгийг гаан эрд нь үеийнхэнтэй инхүү үлгэрсээр байна. Ирээдүйд тэр дэлхийд Монгол улсынхаа нэрийг дуурсгаж дэлгэцэнд олон сайхан дүрээ мөнхөлсөн шилдэг жүжигчин болоорой гэж хүсэн ерөөё. Дараагимдээ Дархан хотноо дэлхийн номын өдрөөр аз хуур номын их дэлгүүрийн 2 дээр нэмэх 1 болон 20% хямдралтай номын худалдаа гих зэрэг олон онцлог арга хэмжээ залуучууд театрт үргэлжилсэн байна. Мөн дарханчуудаа дэлхийн номын баярын мэндийг хүргэе. За тэгээд дэлхийн номын баярыг бол Дархуул аймгийн Төв номын сангаас жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ жил бол бид нэлээд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Дархуул аймагт маань аз хуур номын дэлгүүр маань хямдралтай номын худалдаатайгаа зочлон ирсэн байгаа. Номын худалдаа маань өнөөдөр 20 цаг хүртэл залуучууд театр дээр явагдана. За мөн бид нар Дархуул аймгийн боловсролын газар, за тэгээд соёл урлаг аялал жуулч залуучуудын газар, бусад одоо холбогдох газруудтайгаа хамтраад уран зохиолоос суралцахуй гэдэг одоо оюуны аяллыг анх удаага зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ маань залуучууд театрын дэргэдэх Дионос Дарамын дугуйлангийн авьяаслаг хүүхдүүдийнхээ дэмжлэгтэйгээр за аймгийнхаа монгол хэл уран зохиолын багш нарын төлөөлөлд 4 багшийн хамтаар уран зохиолоос суралцахуй гэдэг энэ аяллыг хийж байна. Энэхүү аяллаар бол Дарамын одоо театрын хүүхдүүд маань дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын одоо зохиолуудаас тайзан дээр хамгийн оргил хэсгүүдийг жүжигэн тоглосон жүжигчилж үзүүлнэ. За үүний араас монгол хэл уран зохиолын багш нарын маань төлөөллүүд тухайн одоо агуулгын хүрээнд ихтгэл мэдээлэл танилцуулгыг бас нээлттэйгээр хүүхдүүдтэй танилцуулах ийм одоо ажлыг зохион байгуулж байна. Энэхүү одоо ажлын маань зорилго бол одоо сүүлийн жилүүдэд уран зохиолын хичээлийн маань судлагдхууны цаг бол цөөн. За тэгээд ном унших, номыг одоо уншснаа тайлбарлаж ярих, номноос авах одоо мэдрэмжийг одоо хамгийн зөв зүйтэйгээр өгж болох энгийн одоо аргыг хүүхдүүдтэй тайлбарлах, тэдэндээ бас сурталчлах ийм зорилгоор энэхүү ажлыг одоо анх удаага санаачлан зохион байгуулж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Монгол улсад гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Цагдаагийн ерхий газраас улсын хэмжээнд хүүхэд өрсөн зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх олон талт ажлуудын нэг нь мэдээж ногоон гэрэл цагаан шугам тэмцээн юм а. Ингээд Дархан сумын спорт ордноос бэлтгэсэн мэдээллийг үзүүлье. Сургуулийн өмнөх насны хүүхдэд багаас нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах зөв дадлыг хэвшүүлэх, эцэгийг асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Дархан аймгийн нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд ногоон гэрэл цагаан шугам 2025 тэмцээн зохион байгуулагдлаа. Жилбэр уламжлалт болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээний 2 дугаар шат буюу сүүлийн шатанд Дархан аймгийн хэмжээнд эрхэлдэг 10 цэцэрлэгийн нийт 100 орчим хүүхэд оролцсон. Хурд хүч, авьяас чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдсөн. Тэмцээнийг Дархан аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас ерөнхийлөн зохион байгууллаа.
Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн маань 2 үе шаттай явж байгаа юм байна. Эхний үе шатанд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа гэсэн тэмцээнүүд зохион байгуулагдаж, энэ шатны тэмцээлгүүд 2 дугаар үе шатанд бүгэ тэмцээнд оролцож байгаа. Өнөөдрийн яг энэ замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд 26 цэцэрлэг оролцсноос 2 дугаар шатанд 10 цэцэрлэг шалгараад өнөөдрийн бүгэ тэмцээнд оролцож байна. Бага насны хүүхдийг зам тавирын ослоос урдсан сэргийлэх, за мөн бага насны хүүхдийг одоо замын хөдөлгөөний дөрмийн дадал хөвсдийг бий болгох юм зорилготой тэмцээн байгаа. Бовон заяа. Намаа багш. Ногоон гэрлэр яадаг үлээ? Явна. Улаан гэрлэр яах үлээ? Зогсон. Зогсон тий. Шар гэрл яах үлээ? Анхаарал. Тий. Зөндөө бэлтгэл хийсэн үү? Баяландаа амжилт хүсье. Багийнхандаа амжилт хүсье. Явган зорчигчдын зам тээврийн осолд өртөж амнаас эд хөрөнгөөрөө охирохоос өрсөн сэргийлэх, явганаараа замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, эцэгийг асран хамгаалагчийн эрх зүйн мөлийг дээшлүүлэх, сурталч нь таниулахад ногоон гэрэл цагаан шугам тэмцээн өндөр ач холбогдолтой байдгийг онцолж байлаа. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Аман молын Kids House тоглоомын төвөнд хүүхдийн төрсөн өдөр Эрдмийн баяр сэвлэг үргээхээ ёслол тэмдэглэлт баяруудын захиалгыг байнга авч байна. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ хизээч мартагдахгүй төрсөн өдөр сэвлэг үргээх ёслол Эрдмийн баярын арга хэмжээг хаана зохион байгуулахаа хараахан шийдээгүй байна уу? Тэгвэл бяцхан үрсийн жаргалын орон ураатай Аман молын Kids House тоглоомын төвийг санал болгоё. Аман молын 5 хорт байрлалтай Kids House тоглоомын төвийн хамт олонд та хүүхдүүдийнхээ тэмдэглэлт баярын бүхий л зүйлийг даатгаж цаг заваа хэмнэх боломжтой. Жишээ нь хүүхдийнхээ 1 насны төрсөн өдрийн баярын захиалга өгвөл та хүүхдийнхээ баярын билүү жимсгнээ бэлтгэж ирэхэд л хангалттай. Бусад бүх зүйлс буюу Аман лонжийн зөвхөн хүүхдэд зориулагдсан хүүхдийн сет бүхий амтад хоол зууш, ус ундаа, бүх чимэглэл, шаар, хан болон ширээний гээд бүхий л декорыг Kids House-ийнхан танд бэлтгэж өгнө. Мөн 2 цагийн хугацаанд баяр дөрөгдөн ирсэн хүүхдүүд аюулгүй байдланд бүрэн хангагдсан, стандартын дагуу бүтээн байгуулагдсан ball pit, өндрийн гулсуур, spider web, трамплин, супермаркет, бейкери, дүүжин даажин, ханан дайвралт, иргэдэг тоглоом гих зэрэг хүүхдийн дуртай бүх төрлийн тоглоомон дээр хүснээрээ чөлөөтэй тоглох боломжтой. Цэцэрлэгийн төгсөлтийн баяр, багаангийн төгсөлтийн баяр гээд анги хамт олноороо захиалга өгөхөд хамгийн гой дурсамжийг бүтээх болно. Аман молын 5 дахь тэрчигтэй зөвхөн хүүхдэд зориулагдсан дэлгүүрүүд буюу худалдаа үйлчилгээ төвлөрсөн гэдгийг ч онцолъё. Kids House тоглоомын төв мегмар гаригаас бусад бүх өдөр танд нээлттэй ажиллана. Захиалга өгөх утасны дугаар 89-5-4-9 7780 68 88. Хүүхдийнхээ нандин давтагдашгүй үн цэнтэй баярыг Kids House-ийнхэнд даатгаарай. Өдөрт та бүхэндээ дотоод мэдээлэл танилцуулаа. Хариуд уламжлал ёсоор цагаарын хөтөлбөрөөр хүлээн авна. Өдөрт та бүхэндээ төвөмсөн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараа бид хүргэлээ. Маргааш шинэхэн дугаараараа эргүүлзээ, баяртай үзэгчтэй.